Live дата морилд одоо өнөөдөр хэрхэн Roblox татах вэ гэдэг нь одоо би энэ устгаж болохгүй яг гэвэл манай найз болохоор би устгамааргүй нэрийг мэдгүй анх уулзахтаа л мэдчихсэн болохоор за явдаж эхлэе. Одоо Google руу ороод search гэдэг дээрээ дараад англи болгоод Roblox download app энэ тэгээ ингээ хайнгуу тийм аус гейм гарч ирж байгаад тэрийг татан заяа. Тэгээд татчаад ингээ ороод заяа. Ингээд орчоод тэгээд одоо ингээд им секунд гарч ирж байгаа. Тэгээд тэг хүртэл дуусгаад тэгээд орно. Тэгээд харангууд Roblox татгаж байгаа харагдана. Тэгээд Roblox татагдаад тэгээ болно. Тэгээ нөгөө би бас Tokabaco ингээд Play Mode-с би бас ингээд энэ Play Mode-гийн аппаар татдаг байхгүй юу? Тэгээ нөгөө давахгүй харин би энийг татаад үзсэн чинь ингээ болж илээ. Би Tokabaco-гоо л энүүгээр татахгүй болдгоо юм бэлээ. Тэгэхгүй бол энэ апп Пир гэдэг нь болдгоо юм бэлээ. Нөгөө нэг модсод байдгүй болохоор энэ Play Mods гэдэг аппыг татаад ингээд Tokabaco-ыг татаарай. Тэгээд өөр заалгах юм байвал ингээд миний комментэн door тэрийг татгсан, энийг татгсан гэж бичээрэй. Би бол бүгдийг асуудалгүй шийдчихье шүү. Баяртай манайхаа subscribe болон лайк дараарай. Баяртай дараагийн бичлэгтэр уулзъя.